Угаасаа засгийн газрын гишүүд нь сайн ажиллаагүй шүү дээ. Яг төсөв хилцээл эхэлсэн одоо нэгдүгээр хилцүүлэгнээс ахуулаад засаг төр ганхаж эхэлсэн одоо огцрох хэсэг тэгэл засгийн газар нь улсын хурлаа бойкотс бүх юм боллоо шүү дээ. Тэгэхээр бол муу ажилласан. Мэдээж засаг бол муу боосон энэ төсвийг. Тэгээд арчилсан нам авч гарсан. Тэгээ мэдээж энэ дээр бол гарцаагүй төсвийн тодтгол хийгдэн. Өнгөрсөн жил ч ихсэг хийгдсэн. Тэгэхээр энэ дээр бол гарцаагүй хийгдэн. Зарим нэг асуудал нь формал явсан. Зүгээр миний хувьд бол зөвхөн усны төслөв батлуулж авсандаа сэтгэл хангалуун байгаа. Тэрнээс биш бусд нь бол тийм сайн төсөв бол биш. Гарцаагүй төсвийн тодтгол хийгдэж таарна. Төсвийн тодтголоор бас нэмж одоо оруулж ирэх ёстой асуудлууд жишээлбэл таны хувьд юу байгаа гэж харж байгаа юм. Гэхдээ одоо тэгээд дөнгөж боосон төсвийг яг одоо төсвийн тодтгол дээр тэрийг одоо оруулж ирнэ гэсэн тийм юм одоо хэлэхэд эртчтэй чи явж хагаад 1-2-3 сар явсны дараа энэ болох байлаа гэн. Миний бодлоор бол Ахмадын одоо тэтгэвэр дээрээс нь одоо эмчнэрийн цалин багш нар дээр дахиад жоохон янзлах хэрэгтэй байна. Тэр их усрүүдээ зөв болж харах хэрэгтэй байна гэж бодож байгаа. Зур таамаг шүү. Одоо дөнгөж төсөв баталчаа хэдхэн онж шүү. Тэгэхээр эн чинь төсвийн тодтгол дээр одоо би тийм юм нэмнэ гэж ярихад бол эрт байхгүй да. Амьдрал дээр энэ төсөв нь хэр явах вэ? Эхлээд 1-2 сар яваад хараг. Тэгээд бараг 6 сар явж иж төсвийн тодтгол хийгдэх байлгүй.